Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр суугаад тааруулан сонсож үзэж байгаа сонсогч үзэгчтэй энэ өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 9 цаг 13 минут болж Ямааны махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Студид Аш муутай Ари миний бие болон Царай муутай Ари мөн найрлагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бизнесээ хамтдаа Асайлен Дэмэн мөн аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхт жуулчин компани ажиллаж байна. Өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Хачин сайхан амарлаа шүү дээ. За Hot Topics нэвтрүүлэг маань Google Trend-ийг ашиглан дэлхийн дахинд хүмүүс одоо ямар сэдвийг түлхүү хайж байна, ямар сэдвүүд халуун буцалж байгаа тухай бит хоёр аль чадлаараа хүрэхийг хичээд гээ. Тэгэхээр өнөөдөр ямар мэдээлэлтэй нариг байна? За өнөөдөр ингэнэ. За Японд нэгэн хүний нэр Дэвид Сукарно гэдэг хүний нэр орж ирсэн байна. За Дэвид Сукарно гэдэг 85 настай. За Индонезийн ерөнхийлөгч байсан Сукарногийн 3 дахь эхнэр байсан энэ хүн ер нь бол үе үе чих халууцуулаад байдаг юм байна. Тэр Дэвид Сукарно гэж хэн бэ? Ямар асуудал энэ удаа орсон бай тухай бүгдээрээ ярих гэж бодлоо. За энэ хальт нь бол яг одоогоор Японд тэргүүлж ийлээ. Японд бол хамгийн олон хальттайгаар Дэвид Сукарно гэж японочууд бүгд хайгаад байгаа юм байна. За түүний дараа өчигдөр Америк нэгдсэн улсад хальтаар Colossal Squid буюу авраг одоо 8Л гэдэг хайлт 50,000 хайлттай яг шинжлэх ухаан ер нь одоо бусад төрлийн мэдээлэл дотроо тэргүүлсэн байна. Энэ зөвхөн Америк нэгдсэн улс биш, Их Британи ер нь улс улсаар ингээд тэргүүлсэн дэлхийд даяараа шинжлэх ухаантай холбоотой нэгэн сонирхолтой бичлэг тарсантай холбоотой 8Л-ны зургийг авраг 8Л-ыг бид нар мэддэг гэж сонсчихснаас биш яг ингээд задгаа байгаль байж хахад бид нар ер нь харж байгаагүй мэн. Анх удаа энэ ийм амтан байдгийг мэдчихэд анх удаа иймэрхүү зургийг авсан ингээд тэг интернетээр шуугаад байгаа юм байна. Үнэхээр сонирхолтой бас амтан байт юм байна. За тэгээ ерөнхийдөө өнөөдрийн яг Google Trend-ийг бол бүх улс даяар нэгэн сэдв тэргүүлж байгаа. Энэ бол спорттой холбоотой өчигдөр шөнө аврагуудын лигийн шүгийн 8 тоглолтууд болж өндөрсөн. За тэгээд үүнтэй холбоотой дандаа ямар онооны харьцаа ямар байв, за багуудтай холбоотой мэдээллүүдийг бол бас сонирхсан байгаа. Тэгэхээр аврагуудын лигийн таймлоод бас нэг ярьчил зүгээр юм байна гэж би бодсон. За тэгээд Spotify, Zoom зэрэг бас нэлээд хүмүүсийн бүр хэрэглүүлсэн амьдралын нэг хэсэг болсон эдгээр одоо юунуудтай үйлчлэгнүүдтэй холбоотой нэг муу мэдээлэл юм уу? Одоо мэдээллүүд бас цацагдаад хүмүүс хайгаад байгаа юм байна. За миний хувьд болохоор би өнөөдөр танай ахтай холбоотой мэдээлэлээр буюу Илон Масктай холбоотой мэдээлэлээр эхэлнэ. Энэ хүн маань яасан гэхээр за нэг одоо ерөнхийдөө бол ингээд энэ тэнд очиж одоо нэг зээрэнцэг бөөрөнцгөө шидхийг бол өөрийнхөө амьдралын зорилго болгочод байгаа юм шүү дээ. За тэгэхээр яг энэ үйл явдалтай холбоотойгоор нэг мэдээлэл хүргэх бол үргэлжлүүлээд манай ахтай холбоотой. За тэгэхээр Дональд Трампын одоо тогтоогод байгаа өнөөх алдартай худалдааны тарифын эсрэг одоо Америк нэгдсэн улсын 50 мужи улсын хамгийн анхных нь буюу Калифорни мужи улсаас албан ёсоор Дональд Трампын тарифын асуудлыг шүүхэд өгсөн тухай мэдээлэл бас цацагдаад байна л да. Тэгэхээр ингээд дотроо хагаралдаж эхэлж байгаа анхны одоо үйл явдал гэх юм уу да. За дараагийн мэдээлэл бол одоо манай YouTube сайн үздэг, за TikTok ч юм үздэг одоо ариун сайн мэдэх бах Mr Beast гэдэг нэг их алдартай хүн байна да. Тэгэлгүй яах вэ? 366 сая дагагчтай. Бүрүү. Хамгийн олон дагагчтай YouTuber. За энэ хүн болохоор ингэсэн. За Лас Вегас та нарыг зүгээр тасалбараа аваад хүрээд ир жаргаан цэнгүүл нь хамаг үнэтэй сайхан бэлгийг өгнө гэсэн хэрнээ юу ч өгөөгүй гэдэг нэг хэрэг дунаад. Тэгээд өөрөө ингээ унсан хэрэгтэй одоо за ингэ шаварт унсан шарын эзэн хүчтэй гэдээ уучлалтгүйсэн байна л да. Энэ мэдээлэл нь би яг үйл явдал нь юу болсон тухай ярьж өгөх бол сүүлийн мэдээлэлээр хэрвээ бит хоёрын цаг хүрэх юм бол за нэгэн Америк нэгдсэн улсын нэгэн рэпер залуу. За хүн амны 2 ч удаагийн хүн амны хэрэгт буруутгагдаад олон жилийн ял шитгэгдсэн байна. Тэгэхээр энэ залуу яг яагаад ийм хэрэг хийвэлдэв? Энэ залуу одоо яг ямар рэперийн бид нар мэдх юм уу гэх мэтчлэн гол нь TK47 гэдэг нэр нь өөрөө тренд дээр нэлээд дээгүүр яваад байна л да. Тэгээд хүрэхээр сонгож авсан байна. За хиний мэдээлэлээс эхлэх үү? За одоо дараал мэднэ дээ. За чиний мэдээлэлээс эхлэе. За миний мэдээлэлээс эхлэе. За бүгдээрээ тэр миний мэдээлэлээс эхлэж байгаа бол Япон улс руу аялнаа. Тэгэхээр японочууд бас их би зүгээр ингээд Google Trend-ийг ашиглаад японочдын бас сэтгэлгээ анхаарал хандуулдаг сэдвүүд шал өөр юм байна гэж боддог болчиход байгаа. За энэ удаа бол японочдын тэргуунд 100,000 хайлттайгаар 22 цагийн өмнөөс трендлж эхэлсэн 100,000-аас нэмэх хайлттайгаар 1000% өсөлттэй Дэвид Сукарно гэдэг хайлт орж ирсэн. За тэгэхээр японочдын ер нь ингээд Google Trend-д хин нэгний нэг тийм таньдгүй хүний нэр орж ирвэл тийм одоо тийм сайнны ёр биш гэж нэлээд яг тиймтэй холбоотой. Гэхдээ Дэвид Сукарно бол их алдартай ийм хүн юм байна. Угийн. За
энэ нэгдүгээр ч юугаар алдартай вэ гэхээр Сукарно гэж Индонезийн ерөнхийлөгч байсан. Энэ Индонезийн ерөнхийлөгчийн 3 дахь эхнэр юм байна. За тэгээд энэ Сукарно Япон эхнэр авсан. Тэр Япон эхнэр нь бол Дэви Сукарно. Өөрийнх нь жинхэнэ нэр нь бол Наоко Немото гэдэг энэ бүсгүй Индонезийн ерөнхийлөгчтэй болоод тэгээд бас ерөнхийлөгч эхнэр байна гэдэг чинь тэргүүн ханагтай байна гэдэг чинь нэлийн том асуудал. Япончууд дундаа юу тийм Дэви хатагтай Дэви гэдгээр алдарсан ийм хүн юм байна. За энэ хүн ямар асуудал үүссэн бэ гэхээр өөрийнхөө оффистоо өөрийнхөө ажиллаж исэн өөрт нь ажиллаж исэн эмэгтэй ажилчнаа гаргаж өгөх асуудлыг хилцэж хагаад өөрлөө нь одоо шампансагтай шил аваад шидсэн хундаг аваа шидсэн гэсэн ийм тохиол гарсан байна. За тэгээд энэ гомдол гаргацсан. Нөгөө хүн надлаа одоо ингээ авч шидсэн ингээд. Тэгээд иймэрхүү хэрүүл болоод байгаа. Тийм хэрүүл нь асуудал үүсгэсэн юм байна л да. За тэгээд энэ өөрөө юу гэж тайлбарсан бэ гэхээр ягаад энэ одоо Дэви Сукарно хүмүүсийн анхаарал татаад байгаа юм бэ? Одоо удахгүй Японы парламентын дэд танхимдны сонгуул болох юм байна. Сукарно энд нь өрсөлдөн гэдгээ зарласан байгаа маань. Тэгээ өөрөө нэг тусдаа нам байгуулад намынх нь бас гишүүн юм байл та нөгөө доор нь ажиллаж исэн хүн. Энтэйгээ одоо ярилцж хагаад үзэл бодлын зөрчилдөөнөөс болж бид хоёр муудалцсан гэсэн тайлбар өгөөд асуудал үүсгэж байгаа юм байна. За тэгсэн чинь бүр судлаад үзсэн чинь Дэви Сукарно чинь угийн бас ингээд тийм байн хил таталдаг тийм асуудалтай хүн юм байна. 2000 сарын шинтэй хүн юмдгүү л тий. 2014 онд My Wife is Monster буюу миний эхнэр мангас гэдэг ийм одоо реалити шоуд Дэви Сукарно орсон юм байна. Энэ дээр одоо яг нэвтрүүлгийн багийн зураг авалтын багийн эмэгтэй 3 удаа алгадсан. Гэтэ тэрийгэ тайлбарлахдаа ер нь дээдсийн хүрээлэн донд алгадах бол энгийн үзэгдэлтэй гэсэн байдлаар тайлбарсан. Хамгийн одоо нэг хөшигний ард бол янз янзын иймэрхүү юм болдгол юм байна л та. Гэхдээ одоо орчин цагийн хүүхдүүд ч өөр болсон гэдгийг ойлгоогүй юм уу? Чи 85 настай. Тэгээ алгадсан л нүүдэн зөрүүлээ шүүхт өгсөн чинь шүүхтэл өгчөж байгаа шүү дээ. Тэгмээс шүүхт өгсөн чинь асуудал болоод тайлбар тавих хэрэгтэй болсон. Тэгээд нүүд нь гомдлоо буцааж авсан гэсэн маадгүй мэдгүй нам дарсан юм шиг байгаа. Тэгээд Дэви Сукарно гэдэг энэ эмэгтэй улс төр зүцгээд байгаа энэ эмэгтэй чинь угийн бас ерөнхийлөгчийн эхнэр байсан. Ийм нэр хүндтэй эмэгтэй бас л хүн амьтан зоддгоор л алдарт ийшээ тийш уурлахаар юм авч шидэлдэг тийм эмэгтэй болж таарсан гээл Япончууд. Дэви Сукарно гэдэг царайлаг гоё ихж байна л да. Ихчийн хувьд бол за тэгээд нөгөө магадгүй тэг гэр бүлийн хүмүүжил ч юм уу те хүн зодмор санагдаад идэм байгаа зөв ботвол эсвэл мөнгөтэй хараад тийм зантай болчих юм болов уу? Өөрөх нь одоо эхний 2014 онд өгсөн тайлбарлаар бол алгадах энгийн үзэсгэлэнтэй ялангуяа дээдсийн хүрээлэнд орж тайлбарласан. Өөрийгөө зөвдөгдөг. Тэгээд асуудалгүй. Энэ тэгэхээр зүгээр үгээс нь сонсоход бол эхний алгадсан тохиолдол биш, сүүлчийн ч алгадсан тохиолдол биш юм шиг. Харин тийм байх. Ер нь бол нэг тийм баруун солгоогүй алгадаал явж байгаа юм шиг. Учир нь би дээдсийн зиндааны хүн гээл. За дараагийн мэдээлэл рүү орох уу? За тэгээ. За дараагийн мэдээлэл Илон Масктай. За манай гаргийн одоо тэргүүн тэр бомтон шахуул явж байгаа үедээ энэ ч одоо. Одоо тэргүүлж л байгаа хта. Тийм SpaceX-ийн үүсгэн байгуулагч 53 настай Илон Маскийн хувьд өөрийнхөө одоо X сайт дээр буюу Twitter дээрээ би ингээд энэ тэнд царайлаг нэмээд ухаантай хүүхэн харагдвал үр удмаа үлдээхийг үнэхээр хүсдэг ээ. Энээсээ би нуудгүй энэ тэнд одоо юу гэдэг чинь нөгөө нэлийн хэдэн сая долларыг амлаад тэгээд хүүхдийн тээж байгаа гэдэг нь 21 нас хүртэл одоо Илон Маскын хүүхд гэдэг нь хүүхдээсээ ч нуун дэлхийд дахинд хэлэхгүй байх юм тохироо хийдэм байна. Тэгэхээр бид нар мэдээд байгаа нэг 14 хүүхэд бол ерөнхийдөө бол маш бага тоо юм уу гэж би одоо өнөөдөр бодлоо. Тийм үү. За яагаад гэхээр за баруун жигүүрийн одоо баруунч үзэлтэй нэг инфлюенсер Tiffany Fong гэдэг одоо найруулагч зураг нөх байхаа нэг тийм царайлаг доо Аз бүсгүй байгаа нэг зигзэгэр хүүхэн байгаа заяа. Tiffany Fong болохоор за одоо крипто валютын нэгэн том луйвэрчин болох Sam Bankman-Fried гэдэг залууг баримтлагдах үеэр X дээр нэлийн тодорч гарч ирсэн юм байна. Одоо Twitter дээр тийм үү тэр хүний эсрэг ч юм уу хэлээ. За үргэлжлүүлээ Дональд Трампын бодлогыг дэмжижсэн. За ерөнхийдөө бол өөрөө барууны үзэлтэй ийм бүсгүй. Яг энэ үеэр нь те Дональд Трампын бодлогыг дэмжиж энэ хүүхэн чинь ингээд X дээр нь тодорхой гэсэн чинь Илон Маск ер нь дагаал. За лайк дараал. За тийм битсээ. Яг үнээр битсэн. Бичихтэй бүр за 370 тэрбумын хөрөнгөтэй энэ одоо танаа ах чинь энэ бүсгүүд өөрийнх нь хүүхдийг тээгээч гэдэг санал тавьсан. 363 тэрбум долларын хөрөнгөтэй юм байна. Forbes яг одоо тэргүүлж байгаа.
Йоо, хүүхдээ тэгэж. За. Тэгээ ерөөс ингэ нөгөө амьдараа уулзж байгаагүй одоо X дээр л хараад байгаа шүү дээ. Тэгээл нэг хоорондоо ингэ нэг тийм одоо хариу шууд миний хүүхдийг тээх үү гэд асуусан чинь угийн асуудаг юм шүү дээ. Харин угийн асуудаг заяа. Угийн асуудаг гэдэг нь их тодорхой болсон. За тэгсэн чинь бүсгүй хувьд болохоор яг одоо энэ Elon Musk энэ бүсгүйд ингээ миний хүүхдийг тээх үү гэдэг санал тавихын өмнө энэ бүсгүй X дээр бүр нилээд олон дагагчтай 300 мянган дагагчтай байсан. Тэгэнгүүт 2-7 хоногт бол 21 мянгаыг X-с олж исэн байна. 21 мянган доллар гэсэн үг шүү. Тэгээ энийгээ ингээд би X-с энэ хэмжээний мөнгө олж гинэ гэж X дээрээ жиргэжсэн хөөх юм ин. Ууг нь бол Elon Musk-ын баг ажилт юм шүү. Харин тийм. Энэ X хийсэн шүү дээ. Тэгээд ингээд жиргэжсэн чинь энэ бүсгүй маань Elon Musk-ийн тавьсан саналд нь татгалцсан. За. Татгалцсан чи өнөх орлого нь байхгүй болцсон. Яа, бачаараа надад нэг юм сонирхолтой. Тэгэхээр энэ Tiffany Fong гэдэг хүн Elon Musk-ийн DM-ийг дэлгэсэн үү? Дэлгээгүй. Гэхдээ яг би одоо асуудлыг үргэлжлүүлээд ярьж байгаа. За ингээд өөрт нь ингээд санал тавьсны дараа бүсгүй DM-ийг дэлгээгүй. Гэхдээ Elon Musk-ийн хүүхдийг тээдсэн байгаа гэдгээрээ ингээд нэлийн яригадаад байсан. Бас л баруун зүгөө үзэлтэй инфлюенсер Ashley Clare гэдэг бүсгүйд надад ийм санал тавилаа гэдэг ингээд нөгөө скриншотоо явуулсан. Хин Tiffany Fong лөө юу? Үгүй Tiffany Fong өөрийнхөө скриншотыг Elon Musk-ийн хүүхдийн угаасаа тэгээд төрүүлсэн байгаа найз руугаа явуулсан гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт нөгөө хин чин найз нь магадгүй Musk-тай холбогдсон юм уу яасан? Энд чинь бүр кино заяа нэг тийм драм заяа нэг тийм савнгийн дөр. Тэгсэн чинь Musk нөгөө Fong руу чи тэ миний тухай ингээд миний чамд тавьсан саналыг дугаа ингээд хүлээгээд авчихгүй дугаа татгалцахгүй. Ягаад чи ST Clare-т хэлж байгаа юм бэ гэснээр unfollow хийгээд дагахаа болоод. За тэгээ үргэлжлүүлээд X дээрээс олж ирсэн нөгөө мөнгө нь байхгүй болцсон. Зуучиж. Харин бүр ингэ зуух цаашаагаас тэ. За ST Clare гэдэг тэр одоо Ashley ST Clare гэдэг энэ бүсгүй болохоор хиний Elon Musk-ийн хүүхдийн тээгээд 15 сая доллар авсан юм байна. Тэгээ сар болгоно 100 мянган доллар ингээд авдаг тогтмол. Тэгээд хүүхдтэй ингээд хамтдаа ингээд одоо тийм үү манай ингээд миний хүүхдүүд дээр очие гэж Elon Musk бүр DM-ээр урьсан. Миний хүүхдүүд дээр хоёлоо цуг явах уу очих уу гэд. За тэгээ ингээд явж хоорондоо Elon Musk чи өөр миний хүүхдийг тэмээр байна уу гэд хувийн онгоцон дотор асуусан. Тэгээ бүсгүй нэг окей гэсэн юм юу гэсэн чи. Тэгсэн чинь за тэгвэл нэрээ бодчих гэж Elon Musk хэлсэн. Би яг одоо би нэг чамд одоо хоосон хов яриаггүй Daily Mail-ийг хараа сууж байгаа чинь. Тэгсэн чинь ST Clare нэрээ бодсон. За ингээд Romulus гэдэг хүн төрсөө. За сүртэй нэр өгсөн. За. Тэгээд одоо ингээд яг энэ мэдээллийн заяа Daily Mail биш бүр заяа Wall Street Journal дэлгээд анханаас нь одоо энэ одоо Tiffany Fong гэж санал тавьсан. Ер нь Elon Musk энэ тэнд очиод хүүхнүүдэд санал тавиа яваад байдгийг. Тэгсэн чинь буулаагаад бүр ингээд нэр хүндтэй Wall Street Journal дэлгэсэн чинь Elon Musk айгүй уурлаад X дээрээ энэ Wall Street Journal гэдэг юмны хажууд нөгөө оддын хов живэг дэлгэдэг TMZ хамаагүй илүү сэтгүүл зүй юм байна гэж хэлээд танаа чин цаан чин зүр холиож штэ. Ийм мэдээлэл хийсэн. Тэгэхээр одоо бол бидний ингээд тийм одоо хэвлэл мэдээллийн тоолоод байгаагаар Elon Musk 14 хүүхэдтэй. Гэхдээ энэ 14 гэж ярьж байгаа тийм. 14 байтугай юм шиг байна шүү дээ. Ер нь бол тийм. Тийм байх магадaltaй. Энэ нөгөө юуны Telegram-ын үүсгэн байгуулагч хин нэг Орос залуу байдаг шүү дээ. Дурав. Павел Дурав чинь 100 хүүхэдтэй гэж өөрөөгөө зарласан тийм. Тэгэл ер нь бол төстөвтөр харахаар ингээд нэг юу хий 10 сая доллар тасалчаад тэгээ тэндээсээ одоо хүүнж гэх юм уу шимтгэлийн өгөхөд 100 мянган доллар сар болгон орж идэг. Магадгүй тэрэнд нь дуртай зөвшөөрөх хүмүүс байдаг болол юм олон хүүхэдтэй юм шиг шүү дээ. Гэтэ 15 сая доллар аваад сарда 100 мянган доллар авах гэх юм бол угаасаа хинч зөвшөөрөх бах уу? Зөвшөөрөх бах уу? Tiffany Fong л татгалцчихсан. Тэгээ 20 мянган доллараас нэмээд тассан. Харин тэр нь арай. Нэмээд 20 мянган доллар. Найруулагч нөгөө хүүхдийн тэгээ төрүүлсэн бүсгийн зургийг өгчлээ. Энэ өстө хөөр хүүхэн юм тий. Тэгээд гол нь нэгдүгээр царайлаг сэтгэл татан байх хэрэгтэй. Хоёрдугаар ухаантай байх юм бол миний хүүхдийг тий би өөрийн хүүхдүүдээр легион байгуулна гэдэг байгаа юм шүү тий. Легион. За яг Elon Musk-ийн бас нөгөө талаар нэг юм шин арга барилыг хүмүүс ярьж шүү дээ. Өөрөх нэг ярьдаг юм. Энэ ер нь хүн төрөлхтний гол асуудал бол ерөөсөө хүмүүст төрхөө болчиход байна. Тэгэд өөрөө ярьж байгаа хүмүүст хүрэх хэрэгтэй гэж ярьж байгаа. You have to practice what you preach буюу яриад байгаа зүйлээ өөрөө хэрэгжүүлж үзүүлэх ёстой байдаг гэдэг одоо энэ юм шиг байна. Гэхдээ
хэрэгжүүлэх таслаа. Бас ширхүү аргаар хэрэгжүүлдэг юм байна. Чи миний хүүхдийг дэх үү гэдэг шүү. Тэ нөө DM-нүүдэн задруул дуус нөө хүрээний бузрыг ухуултаалаа гэдэг шиг Илон Маскын бузрыг ухуулахгүй юу? Гэхдээ одоо энэ ч одоо нөө Эпштейн, Вайнштейнтэй харьцуулахад хүүхэдтэйгээд хүүхдээ өсгөн энэ ч бас Илон Маск би буруу санааг бол их сайн аав гэдэг. Одоо энэ хүүхдүүдэд дагуулаа явдаг бас цаг гаргах гэж оролддог юм шиг байгаа юм те хүүхдүүдтэй. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Бизнесээ хамтдаа хасаа яваарай те. Лендмен хамтран ажиллаж байна. За Лендмен ч 2016 оноос эхлээд технологийн шийдлийг ашиглаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг аппликейшнаар дамжуулан олгож эхэлсэн. Баг энэ анхдагч баха тий Лендмен. Тийм. Тэгээд одоо Лендмен аппликейшн хэрэглээний зээл, худалдан авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг харилцагчтай санал болгодог төдийгүй 2024 онд Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зээлийг зах зээлд амжилттай хэрэгжүүлсэн. За тэгэхээр барьцаа хөрөнгө шаардахгүй зээл болгосон тохиолдолд авах шимтгэлгүй зөвхөн ашигласан хугацааны хүүгээ тооцож авдаг гэсэн давуу тал байна. За хүү нь бол 399 хугацаагаа төссөн тохиолдолд бүр хүү буураж авдаг ийм системтэй юм байна. Зээлийн хэмжээ бол 500 мянган төгрөгөөс 100 сая төгрөг хүртэлх зээлийг та Лендменээр дамжуулан авах боломжтой. За хамгийн гол үзүүлэлт бол хугацаа нь 198 сар хүртэлх хугацаа та сонгох боломжтой. Сар гэхээр баг 16 жил үү? 15 10 хэд нэлийн гар. Бараг 20 жил дөхөх шахуу ийм хугацаанд та хугацаагаа сонгох боломжтой. Тэгээ сард нэг удаа л 90 төлөх нөхцөлтэйгээр та зээлээ авнаа. Ер нь одоо жижиг дунд бизнес эрхлэгчид те зээл олох гээд тэгэхээр за аппликейшн байг гэхэд банкн дээр ихэд доор ээж нэг 3 удаа очдог тийм үү? Очих болгондоо за төгжирэнд банкн дээрээ хүлээд эдийн засгчтайгаа уулзсан гэх мэтчлэн 2-3 цагийг зарцуулдаг. Тэгхийн бол ингээд бизнес эрхлэгч тийм үү? Ажлын байраа орхиод 9-10 удаагийн борлуулалтаа алдаг гэсэн тооцоо гарчаад байгаа. Харин Лендмен бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулаад 100 сая төгрөг хүртэлх зээлийг барьцаагүй, шимтгэлгүй, бүрэн дижиталаар буюу гар утаснаас ердөө 5 минутанд л эрхээ тооцоолоод бизнестэй хөрөнгө оруулах ийм боломжийг олгоод байгаа. За Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зээл буюу Flexi бизнесийг хэрэгтэй үед Lendmen аппликейшнээр аваарай. Бүрэн дижитал барьцаагүй зээлийг Lendmen аппликейшн авахын тулд та хамгийн гол нь эхлээд Lendmen аппликейшнээр татаад аваарай. За хэрэг татаж авсан бол бизнес Flexi-г сонирхоод үзээрэй. За тэгэхээр Facebook болоо вебсайт байгаа Lend.mn гэдэг вебсайт байгаа. Үүн дээр нэмээд Facebook дээр Lend.mn, за Instagram дээр Lend доогуур зураас mn, мөн X дээр Lend.mn гэж хайвал бүх сошиал аккаунтууд нь байгаа. За нэгэн түүх сонирхуулж өгье. 19 настай эрэгтэй хувийн бизнес эрхлэгч залуу өөрийн эхнэртэй хамт Өмнөговь аймагт амьдардаг юм байна. За тэгээд 575 км зайд оршдог шүү дээ Өмнөговь. Тэгээд хятадаас бэлгэн хувцас авчираад тухайн аймагт жижиглэнгээр худалдаалдаг онлайн худалдааны бизнес эрхлэгч юм байна. За энэ бизнес эрхлээд 1 жил орчим болж байгаа боловч банкнаас бизнесийн зээл авч чадаагүй шалтгаан зээлийн түүхгүй залуу хүн учраас доктортой бизнес эрхлэгч гэж үзээгүй мөн барьцаа хөрөнгө байхгүй учраас бизнесийн зорилтоор зээл авч чадаагүй байдаг. Харин Lendmen аппликейшнийг ашиглаад 2 минутанд 15 саяыг Flexi бизнес зээлийг авч бизнесээ өргөжүүлж барааны эргэлтээ нэмэгдүүлсэн энэ түүх байна. За би бас нэг түүх уншиж үг. Энэ их хөөрхөн түүх байна л да. За анх 2017 онд танай харилцагч болж үлээ. 50,000 авч эхлээд ганц удаач болов та бүхнийхээ итгэлийг алдаж үзээгүй цаашдаа ч алдахгүй хичээж байгаа. Амьдралд минь маш том хөрөнгө оруулж итгэл хүлээлгэж тусалж дэмжсэн энэ сайхан компанийг байгуулсан танай захирал болон удирдлага хамт олон талархаад баршгүй. 50,000 төгрөг маань 50 сая болтлоо өсчээ. Надад итгэж ийм том хөрөнгө оруулсан танай хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье. Хүнд итгэсэн хишиг баяраас гисэн байна. За тийм учраас та Lendmen аппликейшнийг татаад аваарай. Харин дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл Lend.mn гэдэг вебсайтаар хандна. Facebook хуудсанд Lendmen гэдэг байгаа шүү. Та бүхэн ороод лайк дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Манай нэвтрүүлэгтээ барьцаагүй бүрэн дижитал бизнесийн зээлийг Lendmen-ээс өрөөтэй Lendmen хамтран ажиллаа. Баярлалаа. За хот топикс нэвтрүүлэг үргэлжилж байна те. За энэ ч одоо Трамп, Илон Маскын бузрыг ухвал далаа л гэсэн байна. За Трамп ч бас хил ам таталдаг шүү нэрээ нөгөө хинтээ. Нэг эмэгтэй жүжигчэнтэй том хүний киноны эмэгтэй жүжигчэнтэй хил ам татлаад мөнгө өгөөд болоод. За Daniel Storms илүү дээ. Нэрийг би тэгжил санаж байна. Тийм. Stormy Daniel. Stormy. За би дөхүүлчээ. За дараагийн мэдээлэл рүү оръё. За тэгээ. За дараагийн мэдээлэл бол энэ маш сонирхолтой дэлхийд даяар шуураад байгаа сэдв. Авраг 8айлж
гэдгийг бид нар 100 жилийн өмнө олж мэдсэн юм байна. Гэхдээ бид нар яаж олж мэдсэн бэ гэхээр ямар нэгэн том махчны гидсэнд нь ч юм уу ийм дам байдлаар л ийм амтан байдаг юм байна гэж олж мэдчихэл ер нь амьдаар нь ерөөсө харж чадахгүй байгаад байсан. За Анх удаа авраг одоо юг наймалжийг яг далайд нь өөрөөрөө амьдарч яхад нь одоо байгаль дээр байхад нь авсан зураг гарсан юм байна. За тийм учраас энэ зургийг нь бичлэгийг нь харах гад хүмүүс Colossal Squid гэдэг зөв Америк нэгдсэн улс дэлхийд даяар энэ тэндээс Colossal Squid гэдэг хайгаад байгаа юм байна. За тэгэхээр тэр бичлэгийг манай найруулагч одоо өгж байна. За энэ авраг наймалж гэдэг. Энэ наймалж 7 м хүртэл томордог юм байна. Авраг том бол. 7 м гэж чинь байх том бахна. 500 кг жинтэй 7 м хүрж болдог юм авраг наймалж. Гэхдээ бидний одоо энэ харж байгаа нь л зулцхан наймалж юм байна. Тэгээ одоогийн мэдрийг харж байгаа 30 см урттай. Тэгээ авраг наймалжийн бас нэг сонирхолтой нь мэдээж хэрэг 8 үлдээнэ гэдэг бол маш сонирхолтой. Сээр нурууд нь биднээс бол шал өөр төрлийн амтан. Ер нь бол баг харь гаригийн гэж хэлж болмоор юм шиг. Бүр үнэхээр сонирхолтой амтан байдаг наймалж. За ингээд энэ наймалжийн бас нэг сонирхолтой зүйл нь нефт харагдаад байгаа. Тунгалаг биетэй. Биеийн тунгалаг ингээд нефт харагддаг. За энэ зулцхан байхтай юм авраг наймалжууд ийм тунгалаг байдаг юм байна. Томорхороо юм тунгалаг байдлаа алддаг юм байна. Гэтэ бид нар бол яг одоо харж байгаа нь ингээд тунгалахаар ингээд хараад байгаа гэсэн үг. За энэ тэгээд анхны одоо тохиолдол. Тэгээд энийг одоо Essex-ийн их сургуулийн одоо эрдэмтэд энэ зургийг авсан юм билээ. Тэгээд тайлбарлаж байгаа юм маш өөрхөн. Энэ бяцхан амтан хүн гэдэг бид нарыг энэ гариг дээр амьдрдгийг ч мэдгүй яваа. Бид нар ингэ яваа даа гэсэн байдлаар харж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар ингээд харь гариг хайгаад байдаг шүү дээ. Харь гариг ямар байдаг болоо гэдэг шиг. Бид нар дэлхий дээр харь гариг шиг хамгийн харь гариг бидний хувьд харь юм шиг амтан бол наймалж гэж ярьдаг. За наймалж ч юм бол нэгдүгээр ямар ч сээр нуруудан биш. Тэгсэн мөртлөө үнэхээр хөгжлөн шал өөр байдлаар хувьслан өөрийнхөө генийг өөрчилж чаддаг цорын ганц амтан. 8 одоо зүрхтэй гэж ярьдаг лөө. 3 зүрхтэй 8 одоо тарихтай 9 тарихтай. За ингээд ерөөсө тэгээд наймалжийн бас ингээд оюун ухааныг бид нар өөрөөр ойлгоод байдаг. Магадгүй оюун ухааныг өөр үзүүлэлтээр хэмжүүл наймалж хамгийн ухаантай ч гэж магадгүй гэж бас зарим эрдэмтэд үздэг. Энэ юм амтан одоо зургийг авчаад ингээд одоо магадгүй бид нар хизээч авч чадахгүй ч байсан байж магадгүй устдад алга болчихж юм цөөхөн болвол байгаль дээр нь байхад ингээд зургийг авч чадсан, бичлэгийг авсан. Бичлэгийг үзүүлж байна манай найруулагч. 2000 фит гэдэг чинь юугаар метр ирэхэд гэсэн үг лээ. Толгой дотор бодоол юм л та. Тэгээд энэ зураг дээр харагдах нь юу вэ л та? Далайн залхах шиг одоо нөгөө тунгалаг харагдаж байгаа болохоор яалчгүй далайн залхах шиг залхах шиг ингээд нөгөө нефт харагдаад байгаа байна. Тэгээд 7 м хүртэл сундаг 500 кг жин гэхээр ерөөсө төсөөлшгүй том амт юм шүү дээ. Том болж чаддаг амт гэсэн үг. Бараг заанарх юм шүү. Оо тийм ээ. Тэгээд 610 метр гүнээс энэ бичлэгийг хийсэн юм байна тийм. За 2000 фит гэдэг чинь одоо тэр тим гүнд байгаа юм тийм. Их гүнд амьдардаг юм тийм ээ. Тэгэд олж харахад бол хэцүү. Одоо 200 метрээс доош далайн гүнээс цаашаа ерөөсөө гэрэл нэвтрэхэ болж нөө хав харанхуй түнэр харанхуй юм ертөнц гэж хэлж болно. За ингээд азтайгаар энэ зургийг олж авсан. Олон одоо шинжлэх ухааны сонирхогчдын бас их тийм сонирхлыг татаад байгаа юм байна. Энэ зулцхан наймаалж бидрийг байхгүй гэдэг ингээд мэдхгүй явж гин бид нар чамайг байгааг мэдэж авлаа. За Батаяр Бата Жүүл өрний зохиол дээр гардаг наймаалж эхэлгэн. Жүүл өрнөр нэр яг энэ авраг наймаалжийг сэдвийг хүнддэг баг тийм. Тэр нь усан дагуур 20,000 бээр айлсан дээрээ юу? За үнэр сайхан гоё авчи зураг бодит бол гэсэн мэн. Энэ бүр бичлэг зураг биш бүр бичлэг харуулдаг тийм. За дараагийн мэдээлэл рүү орох байлаа. За тэгээ. За ингэсэн Калифорни мужи улсын захирагч амбан захирагч Гэвин Ньюсом гэдэг одоо ардчилсан намын гишүүн ийм улс төрч байгаа. Ер нь их толиотой гоё ах билээ. За энэ ах ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон одоо тарифын асуудал үнэхээр одоо гулхахаар ингээд шингээж авшгүй хүлээж авшгүй ийм нөхцөл байдалд одоо манай мужи улсыг оруулаад байна гэд албан ёсоор холбооны шүүхэд гомдол гаргад мэдүүлжээ. Тэг би энэ мэдээллийг уншиж байхдаа би өөрийнхөө мэдтгүү бас нэг юм олж мэдлээ л дээ. Калифорни мужи улс заяа манай гариг дээр 5 дахь том эдийн засаг гэж явд юм байна. Тийм шүү дээ. Харин тийм юм байна. Би өнөөдөр тэгээ би аягүй хөөрхөн миний нөгөө өөрийн мэдлэгийн хэмжээл энэ байгаа тань л та. Нөгөө амарлаг юм байж дарах. За. Би амар л нөгөө ингэж бодохгүй Калифорни нэгүүд би түрүүн чамаас үст. Нөгөө Холливуд чинь энд байгаа шүү дээ. Лос Анжелес, Калифорни гэдэг болохоор киногороо л юм лаг юм байна гэж бодсон байхгүй. Бөө тэгвэл гоё бодож байна. Харин тэгээд би дээлээд чи. За ингэж бодсон чинь үгүй юм байна. Газар тариалангаараа ерөөсө дэлхий дээр одоо жишээ нь бүүлсгээс самар байдаг да. Бүүлс самрын ингээд бүр ихэнх хувийг Калифорни
дангаараа хангадсан байна. Тийм баг. За тэгээ ингээд тэр одоо зөндөө олон жимс байна, самар байна. Ер нь ингээд газар тариалангаараа ингээд хүчрэхэг болцсон. Тэгээд дэлхийн 5 дугаар эдийн засаг гэдээ би BBC-ийн мэдэн дээрээс харчаад итгэхгүй дахиж хайж үзсэн зөө. Калифорни мэдээж газар тариалан ч хөгжсөн, кино урлагч хөгжсөн. Гэхдээ мэдээж хамгийн гол одоо дэлхийн эдийн засгийг авч яваа энэ Google юм уу одоо компаниуд одоо технологийн компаниуд дандаа Калифорнид байрлал. Тэгэхээр тэр гол нөгөө мөнгө нь одоо бүр одоо нэг хүн ногдох дотоодын нийт бүтээтгүүн $80,000 илүү бүр ингээд аимшигтай 40 сая хүнтэй энэ мууч чинь те $80,000 нэг хүн ингээд жилд дунджаар олдог гэсэн ийм том эдийн засагтай. Тэгэхээр ерөөсөө л Герман юуны араас л орж байгаа юм л та. Япон, Америк, Хятадтай араас. Тэднээс араас л ордог. Тэгээ ингээд тавд ордог. Энэ бүр баталгаатай би түрүүн бүр тавтаж хайж үзсэн. За тэгээд ямар ч сан одоо энэ Gavin Newsom гэдэг одоо ардчилсан намын энэ одоо намаас сонгогдож одоо муж улсын амбан захирагчаар ажиллаж байгаа энэ хүний хувьд болохоор Дональд Трампын тогтоогоод байгаа энэ тариф нь олон улсын худалдаан дээр тогтворгүй байдал, тэнцвэргүй байдлыг үүсгээд байна. За. Тийм болохоор одоо бид нар Америкийн үндэсний одоо аж үйлдвэрээ тэ эдийн засгийн хамгаалахын тулд энэ гомдлыг гаргаж яана гэсэн мэдээллийг албан ёсоор өөрөө яг энэ одоо юу тариалангийн талбай дээрээсээ энэ дэр засаж байгаад хийсэн байна л та. Тэгэхээр мэдээж Gavin Newsom гэдэг нэр орж ирсэн. За мэдээж худалдааны тариф гэдэг үг тренд дээр орж ирлээ. За одоо яг энэ цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Kush Desai гэдэг энэ их гаралтай залуу байна. За Тэгсэн чинь энэ хүний хариу мэдээлэл нь бас эднэр ингээд нэг хөрхө зэцэрлэгийн хүүхдүүдчиг санагдаад идэв. Яасан бэ гэсэн чинь Калифорни муж улс дотооддоо гарч байгаа тэр их гэмт хэрэг, орон гэргүй хүмүүс, за байр сууц олдохгүй байгаа асуудлууд дээр анхаарлаа хандуулахын оронд ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний худалдааны алдагдлаа нөхөх гээд байгаа энэ түүхэн одоо хичээлтийг тийм үү хичээж байгаа энэ одоо үйл хэрэг дээр ингээд хориг тавих гэж оролдож байгаа нь ичхүртэй зүйл юм а гэдэг ийм хариултыг өгсөн байна л да. За Калифорни бол мэдээж хэрэг бүгд найрамдагчуд биш нөгөө арлсан нам цэнхэр одоо мууж гэдгээр алдартай. Тэгээд тусдаа гарахад ерөөсөө асуудалгүй өөрсдөх эдийн засгийг авч явчих боломжтой ийм улс байгаад байгаа. Тэгээд Канада хүртэл энэ асуудлаар ярьсан шүү дээ. Канада биш Дани нэлөө Дани ч одоо Гренландыг одоо Америк нэгтгэх гэсэн чинь Дани тана Калифорниг бид нар тэгвэл өөртөө нэгтгэх чий гэж яриад байдаг юм. Бас ийм учиртай. Ер нь бол Калифорничууд Трампын засгийн газрыг дэмждэггүй талын ийм улсууд байгаа тань. За дараагийн мэдээлэл рүү орох юм байна те. За аваргуудын лигийн шүгийн 8-ын тоглолтууд өчигдөр шөнө болж өндөрсөн. За тэгээд энэ дээр онцлог нь Реал Мадрид, алдарт Реал Мадрид, Арсенал багтаа тоглосон. За Арсеналын талбай дээр Эмират сэнгэлдэхэд өмнө нь 3-0-оор тоглолт дууссан бол энэ удаа Сантьяго Бернабеуд тоглолт нь болоод Реал Мадрид өөрийнхөө талбай дээр 2-1-ээр хожигдлоо. Дахиад тэгэхээр нийтдээ 5-1 гэсэн одоо нийлбэр дүнгээр Арсенал инхүү шүгийн дөрөвт шалгарч байна. За Арсенал гэдэг баг бол энэ Goal.com дээр гарсан одоо нийтлэл байлээ. Арсенал Реал Мадрид буюу аваргуудын лигийн хамгийн олон дөрөвдөр Реал Мадрид инхүү буулгаж авснаар шинэ ирнэ эхлүүлж байна гэж одоо цөм зөхөж одоо шинэ ирнэ эхэлж оруулж ирж байна гэсэн ийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр ийхүү Арсенал бол одоо ингээд фэнүүдэд нь баяр хүргэе. Олон жил бас ингээд хүлээсэн над санагддаг. Арсеналын фэнүүд найзууд бол олон бай. Тэгээд Интер болон Баерн Мюнхен багийн хооронд 2-2-ын харьцаар тэнцээд Интер баг цаашаа шалгарсан. Ийхүү аваргуудын лигт одоогоор Барселона, Арсенал, Интер, Paris Saint-Germain гэсэн 3-4 баг одоо шүүгийн дөрөв шалгарч үлдлээ. За ингээд л одоо Real Madrid гэсэн хайлт тэргүүлж гин, Arsenal гэдэг хайлт трендер тэргүүлж гин. Оросч бай, Америкч бай, Англич бай бүгдэнд нь Real Madrid гэд хайж гин тийм. Жишээ нь Америк нэг зүйлс бол Real Madrid, Arsenal гэдэг 500 мянган хайлттайгаар тэргүүлж гин. Яг нэгт явж гин одоогийн мэдээ. Бүх улсын тренд дээр угаасаа бэлээ нөгөө Real Madrid хожигдсонд хүмүүс итгэхгүй хайгаад байгаа юм шүү дээ. Өөрийнхөө талбай дээр 2-1 гэдэг бол. Уг нь хожоол байдаг баг. Ягаад энэ удаа хожигдж байгаа хайгсан байж магадгүй. Арсеналчууд цоорч их буучтад нь цоорсон байна. За их буучуд бол үнэхээр бас олон жил бас заримдаа баг ингээд нэлийн уналт гэх юм уу үе байдаг. Энэ үе даваад одоо ингээд сэргэлтийн үе эхэлж байгаа. Букайо Сака 65 минутанд Мартинелли 90 дахь минутанд гол хийснээр 2-1-ээр инхүү буулгаж авсан байна. Энэ Мбаппе гимтсэн гэсэн бас мэдээлэл яваад шиг байсан тий. Одоо энэ зураг дээр байгаа Мбаппе мөн үү? Мбаппе тоглолтод гарсан байна. Гэхдээ хэд дэх минутанд бэ? Солиогоор суусан юм 75 дахь минутанд. За хамтран ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлэгт аялахад алс хязгаар үгүй өрөөтэй 70 жилийн түүхтэй жуулчин компани аяллалын хөтөлбөрүүдээр хамтран ажиллаж байна.
За жуулчин компани маань Монгол улсын анхдагч ууган аяллаа компани. Тэгэхээр 70 жилийн туршлагатай мэрэгжлийн хамт олон таны мөрөөдөл аяллыг бодит болохоор зорин ажиллаж байна. Бид хоёр өнөөдөр 4 сар зарлагдаад байгаа аяллуудын мэдээллийг хүргэнэ. Тэгэхээр хамгийн баялаг хөтөлбөртэй, хамгийн хямд үнэтэй, шууд нислэгтэй Жанжээжигийн аяллыг танилцуулж байна. Энэхүү аяллаа туршид хятадын гайхамшигт байгаль, үлгэрийн мэт гайхамшигт байгаль швэн бүр үлгэрийн мэт уулс хамгийн өндөр шилэн гүрийг үүсэх бөгөөд яг одоо аялахад цаг агарын хувьд хамгийн таатай тохиромжтой үе байгаа. За өндрөөс сайд хүмүүс ястаа эвгүй асраар л явуулдаг юм байлээ. Сонирхдаг хүмүүс байл Жанжээжиг бас үнэхээр сонирхоорой. Жанжээж аватарын зураг авалт хийсэн гэдгээр алдартай газар санаж байна. Тэг яг одоо хамгийн гол нь аялах тохиромжтой цаг хугацаа удирдал гэж байдаг. Та жишээ нь халуун улсад 7 сард аялах юм бол билүү. Харин одоо 4 сар болчиход байна. Яг энэ үед бол үнэхээр гайхамшигтай байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн Жанжээжийг санал болгож байна. За хоёр дахь аялал нь бол Турк улс руу аялах. За Туркийн алдарт 3 хотоор дамнаж аялах юм гайхамшигтай аялал нь бас зарлагдсан байна. Анталигаас далайн эрэг энэ чинь одоо газар дундын тэнгис та булхаад Памуккале халуун оршинд очиод Истанбул гэдэг түүхэн хот руу очих боломжтой. Энэ 3 гайхамшигтай хотоор нь дамжих ийм аялалнаас зарласан бол 2025 оны эрч хүчээ цэнэглэх Фококарлын шууд нислэгтэй аялал шууд нислэгтэй байгаа юм байна. Тэгэхээр шууд нислэгтэй гэдэг бол олон давуу талтай гэр бүлэрээ ялангуяа аялахад үнэхээр тохиромжтой юм аялал зарлагдсан байгаа. Энэ дотроо Win Wonder гэдэг парк үзэх боломжтой, Ocean World буюу шүрэн арал үзэх боломжтой. За амтны хүрээлэнтэй, сафари амтны хүрээлэнтэй, тэгэд Венецийн гэрлийн шоу зэрэг үзэх юм ихтэй ийм аялал юм байна. Дараагийн аялал болохоор бизнес эрхлэгчдэд илүү хамааралтай гэж би бодоод байна л да. Гуанжоу хотын Canton Fair Expo буюу Canton Fair үзэсгэлэн худалдаанд оролцох шууд нислэгтэй аялал байгаа. Тэгэхээр үзэсгэлэн худалдаанд олон улсын үйлдвэрлэгч нар болон бизнес эрхлэгч нар өргөнөөр оролцдог. Шинэ брэнд, бараа бүтээгдэхүүн судлах, өөрийн бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодгоор онцлогтой. Тэгэхээр Азийн ер нь нэлээд дээгүүр орох том үзэсгэлэн худалдаа хаа тий Canton Fair тийм шүү дээ. За ер нь бизнес эрхлэгчдийн гол бас бизнес аялал гэж хэлж болно. За газрын дэважин хайнан арал руу бас шууд нислэгтэй аялал зарлагдсан байна. За аяллаа одоо үнд нь нислэгийн тий сонгоцны буудлын такс, хөтөлбөрт багтсан зочид буудал, заагдсан хоол үзүүрүүд бүгд багтсан байдаг. Нэмээд аяллаа иж бүрэн даатгалтай. За одоо аяллаа төлөх боломжтой ба банк болон зээлийн аппликейшн үйлчилгээний дэлгэрэнгүй жуулчин компанийн Facebook хуудас болон 7288 12 гэдэг дугаараас та авах боломжтой. За тэгэхээр жуулчин компани маань Улаанбаатар хот Элчингийн гудамжинд Мика зочид буудлын баруун талд нь яг өөрийн компани байранда байрладаг. Дээрээ жуулчин гэд томоо хаягтай нэг бор байрчин байдیں۔ Тэгэхээр утсан сая аригүй хэлсэнчлэн 7288 12 12 мөн вебсайт нь жуулчин CGM гэд ороход байгаа. За Facebook хуудсан дээр жуулчин компани дундуур зураас аялахад алс хязгааргүй гэсэн Facebook хуудас байгаа. Hot Topics нэвтрүүлгээд дэмжин ажиллаж байгаа. Бас жуулчныхаа пэйж лайк дараарай манайхаа. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн мэдээлэл юм байна те. За дараагийн мэдээлэл одоо энэ танай үнтэй холбоотой. Танай нөө. Яг манай. Мэдгүй Mr Beast гэл ингээд янгот би ягаад чи энэ ариугны хүн л гэж батсан. За дүү манай өмнө. Миний бас нэг бороо. Танай амар олон бороод гэсэн дүү бороо. Тий. Одоо 26 дахь хэрсэн чамаас ч бараг 30 дүү юм уу тий? Тий. Гэхдээ мөнгөтэй үнийг авах ч гэсэн яахгүй. Яа ингээд яг төрлөх арьс нь гарч ирээд байдсан шүү. За ингэсэн Mr Beast маань яг одоо энэ манайхан ерөн сайн мэдгүй хаа YouTube дээр их янз бүрийн чаленж хийгээд хүмүүст их хэмжээний мөнгө өгөөд байдгийг би бол мэдээд байна л та. 385 сая одоо дагагчтай. За ингээд Resorts World Las Vegas гэдэг одоо энэ зочид буудал дээр нэгэн одоо үйл ажиллагааг зарласан. Энд ирсэн хүмүүст хизээж мартагдахгүй ингээд дурсамж болоод нэмээд ингээд маш ингээд онцгой зөвхөн Mr Beast-ийн үзүүлдэг тэр нөгөө шоу тоглоомнууд нь оролцоод нэмээд $10,000 тэнцэх хэмжээний бэлгийн ингээд ваучер авна. За тэгээд дотор нь Mr Beast-тэй холбоотой үнэтэй бэлэг сэлт өгнө гэж амласан юм байна. За тэгээ хүмүүс ингээд одоо $1,000 төлөөд тухайн одоо үйл ажиллагаанд нь очиж оролцсон. Оролцсон чинь ингээд дотроо бол тэгээ Mr Beast-тэй уулзах юм байна, зураг даруулах юм байна. За тэр нөгөө YouTube дээр нь яваад сонин содон тоглоомууд, чаленжууд нь оролцох юм байна тий. Нэмээд $10,000 тэмцэх хэмжээний бэлгийн ваучер аваад нэмээд Mr Beast-ийн ямар нэгэн тийм одоо merchandise буюу өөрийнх нь нэрийн тийм бэлгийг авах юм байна гэсэн маш өндөр хүлээлттэй очсон чинь тэнд очсон чинь зүгээр юу ч байгаагүй. Хүмүүс ингээд очиод нөгөө зураг авахулах ч юм уу Mr Beast
Бисттэй уулзах боломж байгаагүй нээр нэмээд нөгөө бэлгээ ингээд авъя бэлэг мэлэг хаана байна гэсэн чинь за та чочд буудлынхаа өрөөнд ингээд төвчөртөө хүлээж байгаарай тань дээр ингээд бэлэг очно гэж хэлсэн юм байна. За бэлэг иржээ ирсэн чинь $9 зарагддаг зүгээр нэг цамц байсан гинэ. Тэгээ нөгөө $1000 ваучер $10,000 ваучер нь ч байхгүй үнэтэй амлаад байсан мерчендайз бэлэг нь ч байхгүй. Ингэсэн чинь хүмүүс за тэгвэл ингээд төлсөн $1000 буцааж аммаар байна. Ягаад тэгэхээр ингээд Mr Beast биднийг ингээд хулигдчихлаа энэ хүний ингээд нэр хүндэт нь итгээд бид нар хаа байсан Лас Вегас руу зориод утсан хулигдуулчлаа гэсэн. За Mr Beast-ийн үед одоо Jimmy Donaldson гэдэг энэ 26 настай залуу маань хүмүүс ингээд тийм үү намайг зориод ирсэн. Бид нар харамсалтай нь бид нар ингээд өөрсдөө ингээд амлаж байсанчлан тухайн үйл ажиллагааг хүссэн төвшөндөө хийж чадсангуудаа маш их харамсаж байна гэдэг ийм мэдээлэл хийгээд тэгээд бүх хүмүүсээс уучлахгүйсэн байлээ. Энэ гэхдээ зохион байгуулсан Mr Beast яг өөрөө биш нэг хамтарсан маягийн зохион байгуулалт юм шүү те. Тэгээд нэрийг бариад ийм үйл ажиллагаа явуулсан чинь тэр нь бөө юм болсон. Сая манад I Show Speed гэдээ ирсэн штэ. За Speed ирэхэд бас нэлээд болсон. Тэгээд Speed-ийн дагагч чинь 40 сая хавцаа байна уу та. Mr Beast тэрийг даруй 9 нугалах юм байна. За бараг 10 нугална гэж хэлж байна. Тэгээд би хүүгүүдээс асуусан. Хэрэг Speed ирнэс чинь манай дунд хүүхд гараад гүйтсэн ингээд 11 настай хүүхд чинь талбараа ингээд хэмчлэхгүй гараа гүйтсэн. Бид нар одоо хайцсан юм бол сандарсан чинь Айшус бидийг очиод үзээд бид нар чинь бичлэгээд нөгөө хүүхдүүд дагаж гүгэдсэн штэ санаа зовоод тэгээд ах нь бас санаа зовоод тэгжсэн чинь спидийг очиод үзсгэр сан бүр ийм юмнаас хоцорч болохгүй очиод гүгэд очсон байсан. Тэгээд тэр насныхан чинь боо юм болдгоо. Тэгээд би Mr Beast ирүүл яах вэ гэж бүр дэлбэрэх охоо л гэж хэлээ. Бүр амар юм болно л гэж хэлээ. Mr Beast ирүүл чи очих бах уу баг. Чи дагаагүй. Mr Beast чи юугаар алдартай вэ гэхээр энэ чинь зүг зүгээр өжсөн мэн iPhone шинэ iPhone гэж бэлгэлждэг. Тэрийг видео болгоод тэр нь хүмүүст их таалагдаад байт юм л да. Зүг зүгээр өжил $10,000 гэж бэлгэлждэг. Яг ийм видеогоор алдартай. Анх бүр ингээд олон 100 сая дагагчтай болтол нь иймэрхүү видео айгүй хийдэг байсан. Тэгээд тий одоо мэдгүй явж ясан чи $10,000 гаргаж яваа. Хизээ хэлээ дээ би нэг юу хөрөнгийнх нь хэмжээг хайж утсан чинь $50 сая байсан санагдаад байна. Би яагаад ийм их мөнгө хүмүүс тараагаад байгаа энэ үнэхээр тийм одоо бараг тэр бомтны хэмжээтэй хүн юм уу гэж нэг сонирхож хайсан юм л та. Тэгсэн чинь $50 сая байсан санагдаж байна. Гэхдээ энэ баталгаатай мэдээлэл биш би чинь жоох ой муутай юм шүү яг хэлэхэд. Энэ нөгөө одоо цагт чинь бүх юм инфлюенсер суурьтай болчиход байна шүү дээ. Тэгээд хамгийн хүчрхэг инфлюенсер гэж хэлж болно. YouTube дээр 385 сая дагагч гэдэг бол үнэхээр том хөрөнгө. За бидний сайн мэддэг Habinama Lame гэдэг нэг юм Италид байдаг нэг юм TikToker байдаг шүү дээ. Тэрний хөрөнгийг магадгүй нэгэн тийм нэрд орсон хүний хөрөнгийг тооцвол тэрбум доллар болно гэж яриад байдаг шин чинь хөрөнгө гэдэг чинь нөө гаргаж байгаа нэр хүнд нэрийг нь бас үнэлж брэнд гэдэг утгаараа үнэлэх боломжгүй. Mr Beast магадгүй компани болгоод тэрийг бизнес модель болгоод хөгжүүлвэл магадгүй хэдэн доллартай гэж тооцогдох юм бид нар бол мэдгүй. Гэхдээ энэ хүн бол одоо хүртэл нэг тийм хойроор эхлэх аж хүн. Яг л нэг жинхэнэ утгаараа ютубер шиг тэгсэн мөртлөө бүр дэлхийн хамгийн их үзэлттэй нэвтрүүлгийг ингээд зохион байгуулад байх юм л зав. Харин тэр зохион байгуулалтын тэр менежментийн одоо тэр видео продакшн нь үнэхээр гайхамшигтай болохоор би бүр сонирхож хайжсан байхгүй. Энэ Казуи юу ингэж хэлсэн байна. Mr Beast ирвэл ариугүй ах цувын бариад машинд нь өсөрч ороод дэлхийд дахин доод хоолойн энэ үнэн те. Ариун цувын хайж би арайч цувын барьж очихгүй би бууз барьж шээ. Арайч яхаар цувын би бууз за дээрээс нь жоохон байцаа нэмээд ч юм уу ядаж те. За энэ хүрээд Hot Topics нэвтрүүлэг манад өндөрлөх цаг болсон байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бизнесийн хамтдаа Асай Лендэ мэн мөн аялахад алс хязгааргүй 70 жилийн түүхтэй жуулчин компани хамтран ажиллалаа. Сонсогч та бүхэн үргэлжлүүлээд цаг бүрийн ихэнд дэвдэг мэдээгээ сонсоод дараа нь өнөөдөр чинь 4-р өдөр хаа. Тийм гэрлээ их хөгжимтүүдийг хүлээн авсансаар сонирхолтой байлаа. Царамата. Баярлаа. Аашмута. За баярлаа.